онцгой өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. Тэс Ричи 1994 оны 11-р сард Канадын Онтарио мужийн Норт Бэй хотод төрсөн бөгөөд олон ах дүүтэй халуун дулаан уур амьсгалтай гэр бүл төссөн юм. Түүнд 2 нохой байсан бөгөөд Тэсийн хувьд тэд дэлхий дээрх хамгийн эрхэм зүйлсийнх нь нэг байлаа. Тэс амьтдын эрхийг идэвхтэй дэмждэг хүн байсан. Тэр амьтдын эрхийн төлөө идэвхтэй дуугардаг гэдгээрээ хүмүүсийн дунд танигдсан байв. Мөн тэр Жорж Браун коллежид хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд болон хүүхдэд зөвлөгөө өгөх чиглэлээр суралцж байсан. Учир нь тэр хамгийн их шархалсан хүмүүс тусалж өөрчлөлт авчрахыг хүсдэг байжээ. Өөртөө дуугарч чаддгүй хүмүүсийн өмнөөс тэмцэхийг хүсдэг байсан юм. Тэс бага байгаасаа эхлээд YouTube бичлэгүүдэд байршуулдаг байв. Эхэндээ түүний бичлэгүүд ихэвчлэн хөгжилтэй, хөнгөн, тоглоом шоглоонтой агуулгатай байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам түүний сувг болон зорилго нь аажмаар өөрчлөгдөж эхэлжээ. Түүний нэг бичлэг дээр Тэс өмнөх найз залуудаа хүчирхийлүүлж байсан тухайга илэн талангүй ярьсан байдаг. Тэр явдал Тэс огт буруугүй түүний хяналтаас давсан зүйл байсан. Гэсэн ч тэр өөрийгөө ихэд ичгүүртэй гутаагцсан мэт мэдэрч байснаа хүлээн зөвшөөрсөн юм. Би хаач байсан намайг ойлгож яг юу туулж байгааг минь ойлгох хүн олдох болов гэж хайсаар л байсан. Одоо би ганцаараа энд сууж байна. Маш их хэцүү байна. Яагаад би түнд өөрийг минь ингэж удирдах эрх өгчихсөн юм бол гэж бодоод байна. Гэр бүлийнх минь уучлаарай, үнэхээр уучлаарай. Би шалан дээр унаад хөдөлж чадахгүй байсан. Тэр намайг цээжнээс нь татаж босгоод нүүрлэн минь нулимж дахин шалан дээр түлхэж унгаасан гэж хэлв. Өөр нэг бичлэг дээр Тэс эмэгтэйчүүдэд өөртөө итгэлтэй амьдрах хэрэгтэй тухай ярьж байсан. Тэр хоёр бичлэгээс хойш Тэсийн амьдрал аажмаар тогтворжиж эхэлсэн мэт харагдаж байв. Тэр Сенека коллежид онгоцны үйлчлэгчийг суралцж эхэлжээ. Түүний мөрөөдөл бол онгоцны үйлчлэгч болж дэлхийгээр аялах байлаа. Тэс сувдтай гоёл чимэглэл, нүүр будалт, загварын утсан дуртай, мөн хуучин идэл зардаг дэлгүүрүүдээр орох их дуртай байжээ. Тэр бас гүүхэд маш дуртай байсан бөгөөд марафон тэмцээнд хүртэл оролцож байсан. Тэсийг хамгийн сайн мэддэг хүмүүс түүнийг маш дулаан сэтгэлтэй, хөвгчлөлтэй, итгэж болох үз, хайр дүүрэн хүн байсан гэж ярьдаг. Гэвч 2017 оны 11-р сарын 25-нд генетикэн Тэс ямар ч мессежинд хариу өгөхөө болж буцааж авахаа болжээ. Тэр үргэлж эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг анхаардаг хүн байсан. Гадуур гарахдаа байршлаа гэр бүл, найз нөхдөдтэйгээ үргэлж хуваалцдаг байв. Тиймээс түүний энэ генетикэн алга болсон байдал гэр бүлийнхэнд нь маш хэвэн бус санагджээ. Тэд тэр дайруу цагтаад мэдэгдсэн байна. Үүнээс нэг өдрийн өмнө буюу 2017 оны 11-р сарын 24-ний Баасан гарагийн шөнө, Торонтогийн төвийн шөнө бусад өдрүүдийн адил эхэлж байлаа. 7 хоногийн ажлаа дуусгасан хүмүүс арх ууж, бүжиглэж, шөнө дөл хүртэл хөгжлөж байв. Тэр орой Тэс найзтайгаа хамт тэнд байсан. Саяхан найзлуугаас салсан Тэс сэтгэлээ сэргээхийн тулд найз руугаа залгажээ. Тэр хоёр гунгаа мартахын тулд Крюзен Тангоус нэртэй алдартай клуб руу явж хөгжлөхөөр шийдсэн байна. Энэ газар чөлөөтэй, нээлттэй уур амьсгалаараа алдартай бөгөөд үүр зайтал дүүрэн байдаг бүжгийн талбайтай маш амьд орчинтой клуб байв. Өөрийгөө бисексуал гэж тодорхойлдог байсан Тэсийн хувьд энэ газар танил, тайван санагддаг орчин байлаа. Тэр шөнө Тэс болон найз хоёр клуб дайрах ууж хүмүүсийн дунд ярилцаж хөгжлөж байв. Уудлгүй тэд бага зэрэг согтож хит хөөрсөн байдалтай харагдсан тул хамгаалалтын ажилтан асуудал гарч магадгүй гэж үзээд тэднийг гарч явахыг зөвлөжээ. Ингээд шөнийн 2 цагийн орчимд тэд клубээс гарсан байна. Яг тэр үед найз нь найзлуугаасаа гэртээ ирэх гэсэн мессеж авчээ. Ингээд найз нь таксид удаж төрүүлж явсан бөгөөд Тэс гудамжинд танилцсан үл таних нэг эрэгтэйтэй хамт үлдсэн байна. Тэр дандууналд гудамжны орчим алхаж байв. Энэ газар клубээс өрдөө хэдхэн минутын зайд байдаг нам гүм орон сууцны бүс байлаа. Камерын бичлэг дээр тэд барилгын ажил явагдаж байсан нэг байшингийн ойролцоо зогсож байгаа нь харагддаг. Тэд тэнд хэсэг хугацаанд ярилцаж зогсжээ. Тэр үед Тэс айл эдийн таксид удажчихсан байсан. Гэвч ямар нэг шалтгаанаар тэд барилгын ажил явагдаж байсан тэр байшин руу алхаж орсон байна. Тэр мөч бол Тэсийг амьд байхад нь хамгийн сүүлд харсан агшин байлаа. Үүнээс хойш Тэс алга болсон юм. Хэдэн цагийн дараа Тэсийн эгч нь дүүд нь ямар нэгэн зүйл тохиолдсон байж магадгүй гэж зөнгөөрөө мэдэрчээ. Тэс гадуур гарах бүрдээ хаана явж байгаагаа гэр бүл, найзуудтайгаа хуваалцдаг байсан. Гэвч гэртээ ирнэ гэж хэлсэн цаг нь аль хэдийн өнгөрчихсөн байхад Тэс ирсэнгүй. Олон удаа мессеж илгээж, олон удаа залгасан ч ямар ч хариу ирсэнгүй. Гар утсаа бараг байнга ашигладаг Тэсийн хувьд энэ байдал маш хачирхалтай байлаа.
Тээсийн эгч ээж рүүгээ заалгаж болсон явдлыг хэлжээ. Тэр дайц давтсан байдалтайгаар цагдаа таансан байна. Гэвч цагдаа нар энэ хэргийг хурдан шуурхай шалгана гэсэн найдвар удалгүй талаар болов. Тэр үед камерын бичлэгч хараахан олдоогүй байсан. Цагдаа нарын мэдэж байсан ганц зүйл бол Тээс өнгөрсөн шөнө клубт байсан гэсэн мэдээлэл байлаа. Тэд Тээс зүгээр л стрессээ тайлах гэж шүнжин зугаалж байгаад холбоо тасарсан байх гэж үзэж байв. Гэвч гэр бүлийнх нь тэгж бодсонгүй. Тэд Тээс хаа нэгтээ аюулд орсон байж магадгүй гэж бодож байлаа. Ингээд хоёр талын огт өөр байр суурь удалгүй зөрчил болж эхэлсэн юм. Тээс алга болсон 2017 оны 11-р сарын 25-ны өглөөст Торонтогийн цаг агаар маш хүйтэн байлаа. Температур бараг л хасах юм төрөгдсөн байсан бөгөөд чихүн салхи салхилж байв. Ийм цаг агаарт хэн нэгэн уул мургүй алга болох ч амархан. Мөн хэн нэгнийг хайж олоход огт таатай нөхцөл биш байлаа. Цаг хугацаа өнгөрсөөр байсан ч Тээс хаана байгаа талаар хэлж өгөх ганц сэжвэр гарч ирсэнгүй. Хагас өдөр аль хэдийн өнгөрсөн байсан бөгөөд Тээс амьд байгаа эсхийг батлах ямар ч шинж тэмдэг байсангүй. Эцэст нь Норт Бэй хотод байсан ээж нь цаашид зүгээр хүлээж сууж чадахгүй гэдгийг ойлгожээ. Тэр охиноо яахаар машиндаа сууж хэдэн цаг явж Торонто руу хөдөлсөн байна. Нэм гарагийн өглөө тэр очиход цагдаагийн мөрдөн шалгалт бодсноос нь хавьгүй удаа явж байсан юм. Гудамжинд айлуудаар явж асууж сураглах цагдаач харагдсангүй. Бүр жинхэнэ хайлж эхлэегүй байв. Алга болсон тухай мэдэгдэл аль хэдийг өгсөн байсан ч цагдаа нар энэ хэргийг огт яаралтай асуудал гэж үзээгүй. Тэд Тээс өөрөө хаа нэгтээ явчихсан мэт хандаж байв. Ээж нь эцэстээ охиноо олох ажлыг өөрөө хийхээ зөөр аргагүй гэдгийг ойлгожээ. Тэр охиныхоо хамгийн сүүл явсан зам мөрийг дагаж өөрөө хайж эхэлсэн байна. Алга болсон тухай зарын утас хэвлэж гудамж бүрийн хананд наасан. Мөн ойролцох айлуудаар орж хаалга тогшин Тээсийг харсан хүн байгаа эсхийг асууж явлаа. Ээж нь нойр хавийн дэлгүүр рүү уцтаж охиныхон дүрс камер дээр бичигдсэн байж магадгүй гэж найдаад бичлэг байгаа эсхийг асууж явлаа. Хэд хоног өнгөрсөн ч цагдаа нар энэ хэргийг хангалттай ноцтой авч үзэхгүй хэвээр байлаа. Тээс алга болоод 5 дахь өдөр буюу 11-р сарын 29-ний 5 гарагийн өглөө ээж нь дахин чээрч гудамж руу явжээ. Тэр хүртэл хинж камерын бичлэг олж хараагүй байсан юм. Ээж нь гудамжны булан бүрийг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн. Ялангуяа барилгын ажил явагдаж байсан байшингийн орчмыг анхааралтай харж байлаа. Тэгтэл тэр доош буудаг нэгэн шатыг анзаарч харжээ. Ээж нь болгоомжтойгоор тэр шат руу төхөж очсон байна. Тэгээд шат руу харахад хүний бие шиг зүйл хэвтэж байхыг олж харсан. Ойртож харахад охин Тээс нь хэвтэж байсан юм. Тэр мөч ээжид ямар аимшигтай хэцүү байсныг төсөөлөхөд ч бэрх. Тэр явдлын дараа ээж нь цагдаа нарт маш их уурлаж байсан нь ойлгомжтой байлаа. Хамгийн эмгэнэлтэй нь тэр газар нь камерын бичлэг дээр Тээс хамгийн сүлд харагдсан зэгээс ердөө 40 метрийн зайд байсан юм. Хэрэв цагдаа нар камерын бичлэгийг хурдан олж газар дээр нь зөв хайлт хийсэн бол Тээсийг илүү эрт олж болох байсан. Цогцолцсны дараа л Торонтогийн цагдаа нар оройтож мөрдөн шалгалтаа эхлүүлжээ. Гэвч тэр үед гэр бүл болон ойр хавийн хүмүүсийн цагдаад итгэх итгэл бараг үгүй болсон байлаа. Олон хүн цагдаа нар үнэхээр иргэдийг хамгаалж чаддаг юм уу гэж эргэлзэх болсон. 2017 оны 12 дугаар сарын 1-нд задлан шинжилгээний дүгнэлт гарч Тээсийн үхлийн шалтгаан хоолойгийн шахснаас болж амьсгал боогдсон гэдг нь тогтоогджээ. Энэ нь нээлт хүн амьны хэрэг байсан тул хэрэг энгийн мөрдөгчдөөс хүчтэй гэмт хэрэгтээ тэмцэх хэлтэс шилжсэн байна. Мөрдөн байцаалтын баг солигдсны дараа уур амьсгал эрс өөрчлөгдсөн. Шинэ баг илүү идэвхтэй, илүү системтэй ажиллаж эхэлжээ. Хамгийн гол нь тэд хохирогчийн гэр бүлийн шаналлыг ойлгож хүндэтгэлтэй хандаж байлаа. Мөрдөн шалгах баг Тээс бол залуу, гим зэмгүй хохирогч гэдгийг онцолж, гэмт этгээдийг барих хүртэл бүх сэжвэрийг эцэг нь хүртэл шалгана гэдгээ мэдгдсэн. Удалгүй энэ шаргуу ажиллагаа чухал ахиц авчрав. Шинэ мөрдөн баг ажилд орсноос ердөө 2 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 3-нд цагдаа нар хэрэг гарсан шөнө 2 цагаас 5 цагийн хооронд Тээс нэгэн эрэгтэйтэй хамт явж байгаа камерын бичлэгийг олжээ. 12 дугаар сарын 10 цагдаа нар тэр эрэгтэйн зургийг олон нийтэд дэлгэж мэдээлэл өгөхийг хүссэн байна. Олон нийтийн хариу маш хурдан ирсэн. Ирсэн мэдээллүүдийг их нь нэг хүнийг зааж байв. Тэр хүн бол Кейлен Шлейтер байлаа. Гэхдээ цагдаа нар түүнийг хайж эхлэхээс өмнө гинтийн зүйл болсон. Кейлен өөрөө цагдаа нартай холбогдсон юм. Зурган дээр хүн өөрөө гэдгээ хүлээн зөвшөөрсөн тэрээр цагдаагийн газарт ирж байцаалт өгөхийг зөвшөөржээ. Тэр эцэг их болон өмгөөлөгчдийн хамт цагдаагийн газар ирсэн. Гэвч албан ёсны мэдүүлэг өгөх мөчид
тэр гинэт дуугүй болж мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхээ ашиглаж эхэлсэн байдаг. Мөрдөн шалгах баг түүний энд хамтран ажиллахгүй байгаа хандлагыг с ิจ гтэй гэж үзв. Гэвч цагдаа нарт санамсаргүй ас тохиосон юм. Байцаалтын үеэр Кейлэн ус уугаад уусан усны саваа хогийн цаврыг шидэж орхисон байв. Цагдаа нар тэр дайруу савыг авч Онтариогийн шүүх шинжилгээний төв рүү явуулсан. Тэндээс Кейлэний ДНХ дээжийг гаргаа авч чадсан юм. Шинжилгээний дүнгээр усны санаас гарсан ДНХ нь хэргийн газар Тесийн биенээс олцсон үрийн шингэний ДНХ-тэй яг таарч байлаа. Ингэснээр цагдаа нар шийдвэрлэх нотлох баримттай болсон юм. Тэд баримтлах зөвшөөрөл авч 2018 оны 2 дугаар сарын 4-нд Кейлэн Шлейтерийг баривчилж хүн амны хэрэгт буруутган ялалсан байна. Энэ хэрэг олон хүнийг үнэхээр зочроосон юм. Учир нь ердөө 4 сарын өмнө Кейлэн огт өөр шалтгаанаар олонний анхааралд орж байжээ. Тэр үед нэгэн цэцэрлэг түрээлэнд нэгэн ноцтой хүчирхийллийн хэрэг гарсан юм. Нэг хүн алах ашиглан дайралд төрсөн байв. Тэр үед Кейлэн эргэлзэлгүйгээр гүйж очиод хохирогчд тусалжээ. Түүний хурдан шийдвэр зоригтой үйлдэлийн ачаар тэр хүн амьд үлдсэн байна. Үүний дараа Кейлэн орон нутгийн телевизийн сувагт хүртэл ярьцлага өгч байв. Би ойртож очиод харсан чинь түүний гар талах байсан. Тэгээд би хамгийн түрүүнд би цагдаа дуудсан гэж хашгирсан. Дараа нь энд яг юу болоод байна бэ гэж асуусан гэжээ. Тэр үед 21 настай байсан Кейлэн үйл хөдлөх хөрөнгийн салбарт ажилладаг байжээ. Тэр ихэвчлэн барилгын гадна засвар эсвэл цэцэрлэгжүүлэлтийн ажил хийдэг байсан. Тэрээс амиа алдахаас өмнө Кейлэн ямар ч гэмт хэргийн бүртгэлгүй байв. Гаднаас нь харахад тэр зүгээр л энгийн нэг залуу шиг харагддаг байсан. Түүний эцэг эгч хүүгээ маш ийдэг, хүмүүжлтэй, зөв хүмүүцэн хүүхэд гэж ярьдаг. Найзууд нь ч муу адил түүнийг хөвгөлтэй, найрсаг, заримдаа бага зэрэг хачин зан ааштай ч гэлээ ерөн сайн өнгөж дурсдаг. Гэвч мөрдөн шалгалт гүнзгийрэх тусам Кейлэний тухай харанхуй үннүүд ил гарч эхэлсэн юм. Кейлэн эмэгтэй хүний хоолойг боохтой холбоотой гац сонирхолтой байсан тогтоогджээ. Энэ нь зөвхөн түүний интернет тайлбарын түүхээс илэрсэн зүйл биш байсан. Хэд хэдэн хуучин найз бүсгүй нь ижил зүйлсийг хэлсэн байна. Түүний хуучин найз бүсгүйчүүдийн нэг Кейлэн эмэгтэй хүний хоолойг шахах үед бэлгийн таашаал авдаг байсан гэж ярьсан. Мөн бэлгийн харилцааны үеэр заримдаа хэтэрхий ширүүн бүр төрөмгийн авир гаргадаг байжээ. Тэр ч байтугай нөгөө хүн татгалцсан ч амархан бууж өгдөггүй байсан гэж мэдүүлсэн. Үүний дараа цагдаа нар нууц ажиллагаа явуулжээ. Ингээд Кейлэний амнаас маш чухал баримтууд гарч ирсэн юм. Тэр шүүх хурлаа хүлээж байх хугацаанд 20 ангид байсан. Түүний хажуугийн камерт нууцаар цагдаагийн ажилтнуудыг хоригдол мэтээр байрлуулсан байжээ. Тэд Кейлэнтэй энгийн хоригдол шиг харьцаж аажмаар яриа өдөж эхэлсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам Кейлэн анхаарлаа сулруулжээ. Удалгүй тэр бардам зан гаргаж өөрийн бодол санаагаа ил гаргаж эхэлсэн байна. Тэр аимшигтай чихүүц хөрмөр олон зүйлийг ярьсан юм. Тэр өөрийгөө хүчирхийлэлтэй бэлгийн харилцааг маш их хүсдэг гэж ярьжээ. Мөн эмэгтэйчүүдийг ийм харилцаанд оруулахын тулд яаж ятгаж итгүүлдгээ хүртэл дэлгэрэнгүй ярьсан байна. Тэр ч байтугай эмэгтэй хүний хоолойг боох үед бэлгийн таашаал авдаг гэдгээч нуулгүй хэлжээ. Хүн бүр өөр гаж сонирхолтой байж болох ч хүн амны хэрэгт сэжиглэгдэн шалгадаж байгаа үед ийм зүйл ярих нь харгас зүйл байлаа. Мөрдөн шалгалдаар тэр шөнө Кейлэнч мөн Тесийн байсан клубт байсан тогтоогджээ. Камерын бичлэг дээр тэр зөвхөн эмэгтэйчүүдэд биш, эрэгтэйчүүдэд ойртож байгаа нь харагдсан. Бүр нэг эрэгтэй хүнтэй үнсэлцэж байгаа бичлэгч байв. Гэвч яагаад гэдгийг хинч мэдээгүй тэр удалгүй клубээс ганцаараа гарч гудамжаар алхаж эхэлсэн байна. Тэгээд санамсаргүй байдлаар гудамжинд Тестэй таарч ярилцаж эхэлжээ. Найз нь таксинд суугаад явсны дараа Тес ганцаараа үлдсэн. Тэр өөрийн дуудсан такси эрхийг хүлээж байсан бөгөөд энэ хугацаанд Кейлэнтэй хамт байсан юм. Удалгүй камерын бичлэг дээр тэр хоёр хойр зүг рүү алхаж чээрч гудамж 582-ийн нарийн гудамж руу орж байгаа нь харагдсан. Тэд тэр барилгын подол руу буудаг шат руу очсон байна. Хожим Тесийн цогцолсон газар яг тэр байсан юм. Түүнээс ойролцоогоор 45 минутын дараа Кейлэн ганцаараа тэндээс гарч явж байгаа нь камер дээр бичигдсэн байдаг. Цагдаа нарын таамаглалаар Кейлэн Тестэй бэлгийн хайцанд орохыг хүссэн байж магадгүй. Гэвч Тес татгалзахад тэр уурлаж хүч хэрглэсэн байж болзошгүй гэж үзсэн. Хэргийг шүүх хуртал 2 жил хагасын урт хугацаа өнгөрсөн байна. Эцэст нь шүүх хурал эхлэхэд Кейлэн таамагласны дагуу өөрийгөө буруугүй гэж мэдэгджээ. Тэр үед Канада даяар энэ нэрэгт асар их анхаарал хандуулж байсан. Олон хүн Кейлэн Шлейтер гэдэг нэрийг сонсоход
уур илэн мэдэрч байлаа. Прокурорууд камерын бичлэг гар утасны мэдээлэл ДНХ нотлохонд тулгуурлан тэр шөнийн үйл явдлыг наривчлан тайлбарласан. Тэдний байр суурь маш тодорхой байсан. Тэс Кейлэнтэй ямар ч бэлгийн харилцаа хүсээгүй, харин ч түүнээс холдохын тулд такси дуудан гэртээ арихыг оролдож байсан гэж үзсэн. Прокурорын тайлбараар Кейлэн Тэсийн үгүй гэсэн хариуг хүлээн зөвшөөрөөгүй байна. Тэр Тэсийг шат руу дагуулж орж тэнд хүчээр дотн харилцаа хийхийг оролцсон гэж үздэг. Тэс хүчтэй эсэргүүцэхэд Кейлэн оролтоор хоолойг нь боож хөнөөсөн гэж үзжээ. Тэсийн хувцаанаас олдсон Кейлэний ДНХ энэ эрэгт шийдвэрлэх баримт болж хүч хэрглэсэн харилцаа болсон байж болзошгүй харуулсан юм. Харин Кейлэний өмгөөлөгчд огт өөр түүх ярьсан. Тэдний хэлснээр Тэс өөрөө эхэлж үнсэлцгийг санал болгож Кейлэнийг шат руу дагуулж орсон гэжээ. Мөн дотн харилцаа эхлэх үед Тэс царын тэмдэг ирсэн гэж хэлсэн тул тэд тэр доороо зогсоод дараа нь тусын замаар явсан гэж тайлбарласан. Кейлэн өөрийгөө хамгийн түрүүнд тэндээс явсан гэж мэдүүлсэн. Гэвч энэ мэдүүлэг бодит баримт шүүх шинжилгээний мэдээлэлтэй огт нийцэхгүй байв. Харин 7 хоног үргэлжилсэн ширүүн маргааны дараа шүүх санал нэгтэйгээр Кейлэнийг 1-р зэргийн хүн амны хэрэгт буруутай гэж тогтоожээ. Шийдвэрийг уншиж байх үед Тэсийн гэр бүлийнхэн чимээг өгөхөнд үлмэц унгаж байлаа. Харин Кейлэн ямар сэтгэл хөдлөл илэрхийлээгүй. Тэр зүгээр л толгоогоо доош булгаж үл ялаг толгой тогсон байна. Канадын хуулиар 1-р зэргийн хүн амны хэрэгт автоматар бүх насаар нь хорих ялаанадаг. Мөн дор хаяж 25 жил тэнсэн суллагдах хэрэггүй байдаг. Гэвч Тэсийн эмгэнэл түүхэл өөр нэг том асуудлыг ил гаргасан. Тэр нь цагдаа нар алга болсон хэргийг хэрхэн хайхрамжгүй авч үзсэн тухай байв. 2018 оны 6 дугаар сард энэ эрэгтэй холбоотой 2 цагдаа албан үүргээ зөрчсөн эрэгт буруутгагдан ялагдсан. Тэд Тэсийн хамгийн сүүлд байсан байршлын мэдээллийг мэдэж байсан. Гэвч ердөө 40 метрийн зайд байсан барилгыг шалгаж үзээгүй байжээ. Түүнээс гадна ойр орчмын айлуудаар асууж сураглах энгийн ажиллагаа хийгээгүй. Мөн мөрдөн шалгалтын явцыг удирдлагад зохиосоор хэлээгүй нийлэрсэн. Өөрөөр хэлбэл илт үүргээ биелүүлээгүй байсан юм. Охиныг нь хамгийн ойрхон газраас ч олж чадаагүй цагдаа нарын хайхрамжгүй байдал гэр бүлд нь болон орон нутгийн хүмүүст мартагдашгүй шархуулдээсэн. Хүн бүр сайн хүн мэт харагдаж болно. Гэхдээ бодит байдал өөр байж болохыг энэ нэрийг харуулж байна. Тиймээс танихгүй хүнд хит итгэхгүй байх нь өөрийгөө хамгаалах хамгийн энгийн арга юм. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ үрийг дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк саваа заавал дараад өгөөрэй.